Гэхдээ над бол ямар ч албан тушаал ашиг өнөөдөртөө нам дотор ямар нэгэн албан тушаал ашиг сонирхол алгаа. Би энэ намын тамгыг хадган дээр тавиад өгсөн. Тийм учраас намын шин удирдлага маань намынхаа ажлыг бүрэн гүйцэд одоо удирдах контролдохгүй бол хуучин дарга нь юмд нь оролцоод байх бол буруу. Нэгэнт өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй гэж би бодож байгаа. Тийм учраас жишээлбэл ардчилсан намын улс төрийн зөвлөлд хүртэл би ороогүй. Ер нь ардчилсан намын дарга байсан улсууд бол намын дотоод амьдрал руу дахин давхиж орох бол буруу. Ийм л байр суурьтай. Бүлгийн дарга ер нь яг ямар хуу тийм стандарттай гэж байна. Бүлгийн дарга бол Монгол Ардын намтай тулж чаддаг хүн байх хэрэгтэй. Тэгээ Монгол Ардын намын цаад удирдлага нь өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч байгаад байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийлөгчөөс айж ичгүүгээр тулж чаддаг хүн ардчилсан намын бүлгийн дарга болох ёстой. Үйл хяналтын байгууллага дээр ямар нэгэн тийм гэмт хэргийн сэдэлгүй гэх юм уу? Ямар нэгэн гэмт хэргийн түүхгүй хүн байх хэрэгтэй. Тэгээ гэмт хэргийн түүхтэй хүмүүсийг сая зээн колдыг хилмигдүүлдэг шиг энийгээр айлгаж хагаад ус төрийнхэн үйл хэргийг хийлгэхгүй байхгүй. Тийм учраас бол би өнөөдөр хүртэл ардчилсан намын бүлгийн даргаар намын дарганы ажиллах нь зөв байна л гэж би хэлсэн. Зөв байна. Яг тэгвэл Монгол улсын ерөнхий сайд болохыг ганц хүсэж байгаа хүн бол ардчилсан намын дарга гэдэг албан тушаалтай хүн. Энэ хүн яаж ерөнхий сайд болох вэ гэвэл Монгол Ардын намыг 100% шүүмжилж болно. Монгол Ардын намын булхал өврийг 100% илрүүлдэг хүн болно. Эрх баригчдад тэмцэж чаддаг хүн ерөнхий сайд болно шүү дээ. Гэтэл бүлгийн даргаар нь бид нар ямар нэгэн байдлаар Монгол Ардын намтай бүшигний ард тохироо хийдэг. Эсвэл Монгол улсын ерөнхийлөгчд шууд бууж өгдөг. Ийм хүнийг бол болгомооргүй байгаа юм. Энийг одоо манай бүлгийн гишүүд сайн мэдж байгаа байл гэдэг тийм. Одоогийн байдлаар танай намд бүлгийн дарга хийх одоо гэмтгийгийн түүхгүй Монгол Ардын намтай болцох зоригтой чадвартай тийм ямар гишүүн байна? Монгол Ардын бүлгийн дарга хийж. Зөндөө байгаа шүү дээ.